Энэ үсгийн дүрмийн тойл үсгийн дүрм гэдэг зүйл бол 1941 онд одоо монголчууд кирилл бичиг авахар болоод за тэгээд 1941 он болоод 46 онд дүрмийг боловсруулсан. За тэгээд 1952 оноос бол аль биесээр одоо тойл хэвлэгдээд за дүрм бол 1949 оноос хойш хэвлэгдээд ингэ явсан. За 1983 онд хэвлэгдсэн үсгийн дүрмийн тойл бол энэ байна. Тэгэхээр энэ тэр 1949 онд гарсан үсгийн дүрмийн тойл үсгийн дүрм энэ тойлын одоо хавсрал байдлаар орсон. Тэгэхээр үүнээс өөр дүрм бол одоо байхгүй. Тийм. Тэгэхээр 1949 оноос хойш одоо дүрм өөрчилсөн, шинжилсэн одоо өөрчлөлт байна гэдэг ийм зүйл бол байж болохгүй л дээ. Тийм. Жишээ нь энэ 2018 онд гарсан энэ тойл. Тэгэхээр энэ тойл дээр бол энэ дамжин сүрэнгийн дүрмийг баримтлана гэдэг үзэл баримтлалын дагуу явсан. Тийм. Тэрнээс бол одоо юу гэдэг нь 2-3 хүн харилцаа тохироод үг өөрчлөгч байдаг юм уу тийм ийм зүйл бол байж болохгүй л дээ. Энд чи одоо тусгай хуультай улс шүү дээ тийм. Хэрвээ та эргэлзэж явах юм бол үсгийн дүрмийн тойл дээр тухайн үг яаж байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхээр үсгийн дүрмийн тойл чи хаагур заргадаг байгаа юм бэ гэж асууж магадгүй. Тэгэхээр юун дээр интернет дээр PDF хэлбэрээр өнгөө байгаа. За мөн утсан дээр Монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан тойл гэсэн аппликейшн байгаа. Аппликейшн татаж аваад одоо хүн болгон л өнөөдөр ухаалах хэрэгтэй байна тийм ээ. Тийм учраас харчиж болно. За тэгээд гар утасны хувилбар нь бол тухайн үгийн үндэс ороод араас нь одоо ямар бүтээгээр залгаж байгаа юм те. За яагаад ийм байгаа юм бэ гэдгийг бол одоо бүх хэлбэрүүдээр нь гаргаа өгсөн байгаа учраас бол хүмүүст цаасан тойл одоо эргүүлээ эдгэр улс байна уу гэж явж яснаас гар утсан дээрээ тухайн үгийг хайгаад олчвол илүү тийм хялбар